тэнцэг юм байна те. Одоо өдөр бүр чамдаа. Өмнөс нь тэнцэг байх. Çanda hortum uçin çantoyaj Zurhin çinin irerudur çün sakılda Avniha usilçi Nudenirta Dogdurç verdik min hivere Gig хайрт минь сан ганцхан миний хайрын цүүд иргэж үгүй чамаас өөр солонгыг би хагаагүй чамдаа би хитгаагүй хайртай Антай гэж ярьдаг баач ахын тэр сүнстэй гэж ярьдаг. Заасан тэрнээс гарсан. Энэ нэг зүйл гэж байдаг. Яг тамад дээр дараа яг ингээд CD-ийн аваа сонсоод бүгдийг нааш сонсон юм байна. Амьдралыг би энэ нэг үүсгэсэн мэтлээ. Тэ ажиргалтай сайхан үед би хараад зүгээрсэн. Өөртөө нэг хэцүү хүчин нөрвөн би сараад зүгээрсэн. Сараар солигдсон ч гэсэн бүгд бүр чамдаа гэсэн. Ийм утгатай дуу. Тийм учраас энэ аюу сонссон хүмүүс ингээд дуртай байдаг. Тэгээд дуртай байх шалтгаан юмсан өөрөө хин хин зориулагдсан ч гэсэн байх гэсэн. Тэгээд энэ дууны бичлэг шинээр хийгээд амьс чигсийг нөрч байгаа. Тийм байна. Тэгээд дараагийн сонирхолтой дуу маань манай подкаст ээжгөө жаавар нэртэй дуу. Тэгээд яг одоо ингээд ээж өсөж байгаа. Тоноос тоохны аавс асуулт бичсэн дуу. Тэгээд энэ өөрөө яг нөгөө нэг түүний ярьдаг
асуудалтай. Энд монголчууд бид тэгээд хайртай гэж байгаа суучдаг. Тэсэлж. Тэр нас бицэн аймаг бий болж байгаа. Тэгээд түүнийг ингээд хүүхдүүд өндөр яг охин хашиг бодож марч хайж шин. Хүмүүс нэг хог яаж нэг битээ шатцаа гэдэг. Юу нэг авал мэдээж нэгчдэг шин. Тэгээд энэ гэр бүл болох салыг одоо бүх хүмүүс асуудал тийм. Тэгээд тэр хүнээс маш олон хүчж үзэж байгаа юм шиг нэг манай хэрсэл тэгээд яг нийтлэг бол ээжүүд хүүхдүүд аавууд гэж тийм илэрсэн гэдэг. Тэгвэл энэ сэдвээр бас сайн авт хосч байгаа. Эндээс юу болоосоо хүүхдээс битгий гэжсэн. Дахиад нэг ч бицгүй хүүхдийн байсан. Хүүхд амьдралаас юу гэсэн одоо ихний өвдөлтөд тэмцэлтэй байгаа юм уу? Ачаалтай. Ядууч бай баянч уусаас юм чинь ээж аав гэдэг. Тэгээд энэ охины нэг асуулт юм байдаг. Яаваа ээж гэж үзсэн юм. Тэгээд нэгсэн одоо ээжгээ мэдэхгүй байх гэж тийм. Гэхдээ юм аа тэр хүн хойд одоо бодвол 10 сар тест хийхдээ түүхийг хайрлсан гэсэн тийм. Тэгвэл тэр бүх тэр хайр гэдэг мөртөн хийх мөртөн хайртай гэсэн. Тийм сэдвтэй дуу тэгээд энэ дууг UBS Music Live тоглож ирсэн дээр энэ бодомж одоо хайраад угаасаа биш байх гэж хайраад байна. Хүмүүс надад бодсоос энэ дуу чинь тэгээс болсон. Биш нэг CD чинь зэрэг байх. Тэр энэ дуу бас зөвлөгдсөн. Яг олон хэцүүлж өгөх юм сонсоод бид дээр очиосаа тийм. Тэгээд эзэж бити салхаас. Надад ийм нэг хүслээд хүмүүс эндээс хүсэл болсон. Бүгд боловч бас. Яг одоо сонсон хүмүүс яадаг та хэмзэлдэг. Яг өөрөө зүгээр нэг үг юм байгаа нэг за гоо хүүхдийн төлөө дуу энэ ч юм уу одоо гэр бүлийн тухай дуу нэ гэдэг хийчихэв. Яг ингээд одоо өнөөдөр яг хийж өгч байгаа гэр бүлийн шүлгийг аваад ингээд хийсэн учраас энэ бас амьд шүлгтэй. Нэгсэн ээж нь хүүхдээ бүүийн дуулаад ч юм уу дуулаад хажууд зодвол аавын төгс болж байгаа. Тэр мэдрэмж юм байна. Энэ зүйлийг би мэдэрч гэж хичээсэн. Тэгэхээр энэ зүйл та бүхэн дуудсан бас бэн байгаа. Энэ зүйл сайн мэдээж сайн ойлгосоо гэж байна.
боломжгүй өгдөж болохгүй байгаа тийм. Яагаад цаавал өгдөх ёстой юм бэ? Энийг бүгдийг хөөгд явуулаач тийм. Гэдэг ийм сэтгэл тэр хүмүүсэндээ хүүхд ээжээ зүүтлээд шин тэггүй тийм. Тэгээд би тэр санааг нүүж орсон гэхээр зөвхөн өөр хиний хайдуу юм байсан тийм. Энэ төртөг тэр мянган шүн төрсөн хүмүүс яваа тийм. Амаа зүгэн зүгт байдаг ус. Энэ сүүхэн дуусна л та. Хүүхэд ингээд том болохоор ингээд аавс машиныг асуудаг юм байна. Тэгээд юуснаа ээжгээ хаана ээжс гэж аав нэг байхгүй тийм. Энэ зүйл мэдэр чинь юмс. Олон эцэгийнхнийг сонсоод хүүхэд гэдэг юм ээж аваасаа хайдаг зүйлийг болгосон гэж бодсон. Энэ үгийг юу их дуулах намбай хайртай төгтөй дуулах сэтгэл хөдлөө үлддэг. Яг л цаачиг одоо тийм хүүхэд зөндөө байгаа эцэг хайж байгаа. Тэр сайхан амьдрал биш тэр машин биш байршин байдаг биш. Зүгээр ээжигээ дуулахтай байхыг ааваа дуулахтай байхыг хүсдэг. Би аав надад ярьж ирсэн. Одоо сэтгэлд орцсон явж байгаа юм. Хүүхэд ингээд гэртээ байхдаа анзаардаг. Эсвэл явдаг хүүхдүүд ээж нэг авдаг юм байна л да. Тийм гол охин аавтай юу хийсэн бэ гэсэн чинь өнөөдөр би ээж раах болсон. Өнөөдөр ээжээ намах. Ямар ч юм байдаг юм. Тийм зүйл төсөв байгаа зүгээр. Дандаа ихэнд байна. Сэтгэлээс ээжүүд авдаг юм шүү дээ. Тийм болохоор энэ зүйлийг ингээд одоо хандуу сонсон залуучууд таамаг юмсан хоёр дахь сонсогч таамаг бид юусэн хоёр дахь болсон. Энэ дуу сонсон маш олон ээжүүд үйлж ирсэн, дагуу ярьж ирсэн. Энэ бичлэг хайж ирсэн. Энэ дуу одоо сонсон байгаа. Тэгээд ихээр одоо бадрахтай тэгээд бадрах зөвлөж ирсэн бас бид хөдөлгөөний амьдрал ямар зүйл байгааг мэдгүй. Тэгээд яагаад чинь би энэ сонгуйг бас хийгээд дизайнер залуутай уулзаад ингээд чи дууг сонсъё үзье. Тэгээд би тэгээд ийм дуугаа бид аваад бичлэг сонссон. Тэгсэн тэр залуу үлээ надаа сая 2 секунд хийж өгөх гэж залуу бүгд өгч байсан. Тэр залуу энэ дуу сонсож байхдаа ингээд бүхнс зэлсэн би анзаарсан. Би бичлэг сонссон. Одоо юм уу? Тэгээд би бид асууж чадаагүй чи одоо унжиж саясан хүүхдтэй юм уу хаягдсан юм уу эсвэл чи тийм төсөв би мэдгүй. Тэгээд нэг зүйл байсан. Тэр хүн энэ дууны тусч ойлгочихсон. Тэр дуу сонссон хүн болоод яа энэ дуу өөрөө амьдсантэй. Тэгээд тэр залуу одоо би цомгийн кавер хийхгүй хийж байгаа. Тэгээд би дуу чи шаардлага тавьчихсан. Энтэй ингэж мэдэрч байгаатай адилхан намайг сонсгоод байгаа юм биш. Би хамаагүй. Үзье гэдэг. Хэрвээ би карьер хөөхөндөө хийсэн би хөөхөнд юм зурх юм ийм биш би зурхтаа яах нь надад илүүтэй. Тэгээд цаана сонсоод бас энэ зүйлийг гоё олон хүн юмсан. Энэ зүйлийг бүх бүстэ бүндээ хүрээсэй гэж би бодож байгаа. Эцсийн бүлэгтээ би энийг энэ цагаар зарах нь надад биш. Надад мөн биш. Би тийм гоё биш. Энэ одоо хинэн дээр гэсэн дуунуудыг хүмүүс олж авсан.